За өчигдөр буюу 2011 оны 4-р сарын 7-ны өдрийн Air Mongolia компани Ховд Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчиж явсан нэраа газар таасаа өмнө онгоцон дотор нас оржээ. Албаны их сурвалжийн мэдээлж байгаагаар нас орсон 8 сартай хүүхдийг эцэг их нь авч яваагүй. За хүнд дайж явуулсан гэж байгаа юм. За хүү онгоцон цуухтаа хүнд өвчтөй байсан юм байна. Түүнийг нь баталсан эмчийн магадлаж байгаа юм а. За өчигдрийн буюу 4 сарын 7-ны өдрийн Ховд Улаанбаатар чиглэлийн Air Mongolia компани нислэгээр 8 сартай хүүхэд зорчоод эндсэн гэсэн мэдээлэл байгаа юм. За энэ мэдээллийн дагуу бид Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын дээр ажиллах Air Mongolia компани офис дээр ирж тодруулга авлаа. За ингээд бол өчигдрийн нислэгээр ямар нэгэн байдлаар энэ нислэгт суусан иргэдийн биеийн байдал тогтворгүй байсан уугүй юу гэдгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй гэж байна. За гэхдээ энэ хүүхэд бол өөрөө онгоцоор яг одоогоор онгоцонд явах ийм боломжтой аюулгүй гэсэн ийм эмчийн магадalgaатаагаар суусан юм байна. За хүүхэд бол өөрөө хатгаа авсан гэсэн ийм онцтой байсан юм байна. Эмчийн магадalgaанд бичснээр бол хүн онгоцоор явахдаа ямар нэгэн хүндрэлгүй гэж тодорхойлсон. За нисэх компанийн хувьд газраар тээвэрлэхэд цаг хугацаа алдах гээд байна. Тиймээс онгоцоор тээвэрлэх зайлшгүй шаардлагатай гэсэн холбогдох албаны хүмүүсийн хүсэлтийн дагуу үүргээ биелүүлсэн гэж мэдэгдэж байгаамаа. Хэргийг хаан улдүргийн мөрдөн байцаах тасгаж шалгаж байгаа. За шинжээчид урьдчилсан дүгнэлтээр хүүг өвчний улмаас нас орсон гэж үзжээ. Мэдээг дэлгэрцэцэг Батбаатар.